Энэ удаагийн товч киногоор Районы гэдэг нэртэй 2016 онд гарч байсан Казахстан киног товчлон ярихаар бэлблээ. 1987 Абивийн гэр бүлийнхэнд Асмата хотын төвд улсаас байр өгснөөр тэд шинэ байранда нүүн орж байгаагаар энэ кино эвлэнэ. Гол дүрийн хүү Арсен охин дүүтэйгээ ээжтэйгээ нүүж эсгэсэн юм. Хүүгийн аав нь Афганистанд байлдаж байгаад нас барсан тул энэ байрыг улсаас олгожээ. Аав нь цэргийн хүн байсанд хүү Арсенч гэсэн түүний зам мөрөөр цэргийн хүн болохыг хүсэж байв. Хүү жодоогоор хичээлж, онд сайн сурах гэж хичээдэг байлаа. Ээж нь хүүгээ цэргийн хүн болно гэхэд нь эсэргүүцэж байсан нь нөхрөө алдсан учраас хүүгээч гэсэн алтаас айж энэ санаанд нь дургүй байсан нь ойлгомжтой. Тэр хүүгээ ижүү сайн сургуульд оруулж, тэндээс нь их сургуульд оруулаад өөр мэрэгжил эзэмшүүлэхийг хүсэж байв. Шинэ газарт ирсэн Арсен тэр хавийнхаа жодогийн секцэнд бүртгэж, тэндээ Алик гэх хүүтэй танилцж нөхөрлөлөө. Арсен бэлтгэрээ тарж аваад хотын төвд гигэн цагаан өдрөөр зодтолдох заашуулсыг харж ангаан явахт нь цагдаа нар түүнийг хоморгонд нь баривчлаа. Цагдаагийн хилцэд Арсен огт зодоонд хамаагүй нотлогдож хүүг сулсан явуулсан байна. Арсентэй ярилцсны дараа цагдаа зодоонд оролцож байсан Азамат Садику гэх буржак залуугаас мэдүүлэг авахар болоод тэр ч гэсэн би зодолтоогүй хажуугаар нь явж байгаад бас хэлмэгцэн гэж хэлв. Цагдаа Арсенаас Азаматыг зодоонд харсан уу гэхэд Арсен харсан ирнэ залууг хамгаалах гэд огт хараагүй гэд яваад өглөө. Маргааш өглөө нь Арсен шин сургуультай ирж ангидаа ороход өчигдөр цагдаа газар таардаг Азаматтай нэг анги ууж таарсан юм. Азамат гэх энэ буржгар залуу Арсенд өчигдрийнх нь яг талхагсан гэд найзууд босхийг хүсв. Арсен шинэ газарт шинээр ирсэн хэнийгч танихгүй бол Азаматтай нөхөрлөхөр болж Азаматын найзууд ч түүнд таалагдсан ч Кана гэх залуу таалагдсангүй. Кана нь худлаа пит гаргаж таарсан ба манай Арсенд томох гэж үзээд жорсонд тэд золтож зодолчихсангүй. Хүүгүүд хичээлийн дараа гадаа зодтолдохор болсон ч Кана хөлчиж том атманууд чухал хэрэгээр дуудаад байна гэж зүгтаалаа. Кана гэх чинь атмануудыг таньдаг байсанд Арсенд томроод байсан нь тэр байж. Тэр хүүгүүдэд шоронд оруул яаж бие авч явах, ямар асуултанд яаж хариулах гэх зэргийн янз бүрийн юм зааж өгдөг ерөнс худлаа том гар байлаа. Хэдий Арсен хичээлийн жилийн эхний өдрөөс зодтолдох нь бүцгүйцсэн ч Азамат болон бусдад нь түүний байга байдал нь таалагдлаа. Бодвол Канаг нөгөө хэдэн ч үздэггүй байсан бизээ. Арсеныг гихтээ эрэхт нь ээж нь хичээл эхэлсэнтэй нь холбогдуулсан түүнд цанц бижиглэв. Хичээл тарж Арсен 2 дахь өдрөөсөө охинтой танилцсаар болж Дина гэх охиныг найзтайгаа явахт нь мөшгөд эхэлсэн ч Азамат дуудаж саатууллаа. Азамат түнд охин яах вэ? Бидэнтэй явж зугаач гэсэн санал тавьсанд нэрэж охин хайцах гэж тэр бодоод хүүгүүдтэй явсан юм. Энэ зугаач гэдэг нь сандал дээр сууж хаасайгүй сүлсээ хайж тамхи татан дар суунга хинтээ яаж зодолцсон талаараа хагас зохиомж дүүгүүдээ ярих байв. Азамат Арсеныг бүх найзуудтайгаа танилцуулаад дараа нь өөрийнхөө хурган бүлэгшиж нэгдэж шиж өрлөө. Тэднийг олж оржих мэдээж арх ууж тамхи болон өөр зүйлс татаж ууй босод дүүргийн хүүхдүүдэд зодон хийх үндсэн зорилготой. Арсен энэ бүхэнд тийм сонирхолтой байгаагүйч Шанко байсанд хүссэн хүсээгүй зөвшөөрөв. Азамат найзгаа хулгайны амьдралын дүрм журм номсуудад сургаж ямар эрэм дарааж тэдний дунд байдаг азгүй амьтан хэрхэн таних вэ? Бүжигжээхэнтэй хэрхэн харьцаж асуудалд орохгүй байх вэ гэх мэт казак сурагч биш бол жирийн хүний амьдралд хязээж хэрэг босхгүй зүйлсийг зааж өгөв. Эхэндээ Арсен уухгүй гэж байсан ч сүүлдээ бусдын адил орой бүр уудаг нэгэн болсон юм. Үүнээс нь болж ээжтэйгээ муутгацаж ээж нь хүн байнга архиуж хаана байгаа нь мэддэхгүй тэнэж байна гэж уурлав. Нэгэн өдөр Арсен Азаматаас Дина яагаад ийм хөөрхөн байж найз бандгүй юм бэ гэж асуусанд Демогийн ах Рашид бос атмануудын нэг дүүрэгтэй нэр хүндтэй нэгэн тос бүгд айгаад дүүрэн ойрт төглөлээ. Гэсэн ч манай Арсен тийм зүйлээс айх нэр биш тул шууд л охин суу хандарч эхлэв. Хичээлийн дараа Арсен охиныг хүргэж өгье гэд юм ярин хамтдаа алхацгаалаа. Тэр Динагаас салхтаа орой бүжгэнд жураад авсан юм. Бүжгийн талаар Арсенд Азамат хийсэн болж таарсан бөгөөд тийшээ явахдаа авч явах өөрийн хийсэн гар буу шиг зүйлийг ч Арсенд гайхуулв. Арсен бүжгэнд явахдаа ээжийнхээ өгсөн шин цамцыг өмслөө. Арсенд энэ хоёр бүжиглэж байх үед нэг бөксөрөгтэй залуу охинтой танилцахаар оролдож Арсений уурыг хүргэлээ. Энэ мөчийг хүлээж байсан мэт бүгдээрээ гадаа гүн гасцгааж зодолдож эхлэв. Өөрийн хийсэн бууга ашиглах гээд гарын захтнаа дөөж явсан Азамат бууга гаргаж ирээд дээш нь буудаж хөвгүүдийг айлгаад зогтаацгаасан юм. Харин Арсен зогтааж амжаагүй байхад нь цагдаа ирэхэд Дина гарч ирэн Арсеныг сугадаад тэд юу ч осоогүй юм шиг хамт алхсанд цагдаа нар Арсеныг зодон хийсэн гэж мэдээгүй тус барьсангүй.
Хүү замсныхаа мөрийг урсан байсанд ээжтэйгээ мууталцах ээлжид шалтгаан болсон юм. Арсены ээж үглээд орсод байсанд хүү гэрээсээ гарч явсан. Тэр орой гэртээ харах ямар ч бодсгүй байв. Тэгж яваад Арсен Хабибтай таарсан. Тэдний хурган бүлэглэлд байдаг нэг ангийнх нь хүү байлаа. Хабиб түүнийг гэртээ хонооч гэд тэд хамт хонов. Тэр хүү бусдыгаа бодож эвдрээгүй томоотой хүү байсан бөгөөд нэгсэгч болохыг мөрөөддөгч эцэг их нь эсэргүүцдэг гэжээ. Хабиб бас Дианагийн найз Анжела гэх Орос охины найз банд юм. Хичээлийн дараа Асаматын бүлэглэлийнхэн дээр Икариок гэх Орос хүү ирлээ. Тэр хөвгүүдээс шээсээ гоочтол айдаг байсан тул ховор номнод хулгайч авчирсан байв. Асамат энэ номнуудыг ховор ном авдаг хүнд зарж архины мөнгө олдог байлаа. Ингээд залуус соёлтой томоотой цэцэрлэгт архитаад амарч байхад нь атманууд тэдэн дээр ирсэн юм. Рашид Асаматыг битгий бууга гаргаж ир гэд харин гаргасан бол хий буутгаш хэн нэг бууд гэсэн тэнэг зөвлөгөө өгөв. Тэднийг ярьж бай хооронд Рашидын найзууд нөгөө пит Канаг зайдуу аваачаад юм ярьлаа. Кана атмануудын өмнө хэрэг тарьсан тул гэмээ цааруулах ёстой гэв. Асамат Рашидаас Канаг битгий хэтрүүлээч гэж гуйсанд өнөөх нь зөвшөөрсөн ч гэхдээ чи энэ хурган бүлэглээсээ Канаг хөөх ёстой гэв. Тэгснэ гинэд танаа бүлэглэл шоронд байгаа хүндтэй хүмүүс зориулж мөнгө цугцуулж гэд овоо их мөнгө олж өгөөрэй гэж шаардав. Асамат ямар ч ажилд хүржгүй хэрнээ мэдээж олж өгнө гэж Рашид атманд амлалаа. Тэд мөнгө олохоор өөр дүүрэг явж тэндээс дээрэмдэж болох хүмүүсийг олох нь тэдний мөнгө олох цор ганц арга байв. Шууд гихтэд дээрэмгэхэд хэцүү. Сул дорой банд нарыг олж айшхан хожигдох замаар мөнгө авах юм. Цэцэрлэг дотор явж байгаад өөр дүүргийн сайн эрсдээ таарч яг зодон босох гэж байтар Арсены жудогийн найз Алик тэдний дунд байж таарад хөвгүүд зодтолтолгүй салав. Үүний дараа тэд цэцэрлэгт байх мөнгөтэй байрын хоёр оюутан ганзаарч тэдний нэгний өмссөн жинсэн өмдөг дээрэмдэх болсон. Залуусыг өөрсдөр нь өмдийг нь өгүүлэхийн тулд сая шоронгоос гарсан хүний талаар ярьж өмд хэрэгтэй байгаа гэж ярив. Оюутнууд айж өөрсдөө өмдөө таашаад өглөө. Ол зомгоо атмануудад өгөхөөр өмдөө бариад Хабиб Арсен хоёр явв. Арсенд энэ бүхэн таалагдахгүй байлаа. Асамат мэтийн нусгаанууд дээрэм хийж олсон юм Рашид чиг арай том хөлгөөнүүдэд өгч өнөөх нь харин шоронд цуугаа хулгайчдад өвдөн таалагдсангүй. Арсен ахиж ийм зүйлд оролцохыг хүсэхгүй. Энэ бол маш гутамжтай зүйл гэж бодож эхэллээ. Рашид тэдэнд ахин ажил өгөх гэсэн ч Арсен би ахиж ийм юм хийх бодлого байна гэж Рашидад шууд хэлэхэд тэр Арсеныг зодсгүй зүгээр гівтэ харгээд явуулав. Харин Хабиб үлдгэсэн юм. Үүний дараа Асамат Канаг хурган бүжиглээсээ хөөж байргаа хэлээд битгий тэдэн дээр ахиж ирээрэй гэв. Хүү Хабибийн найз охин Анжалагийн гэрийнхэн өөр хот руу явсанд Хабиб гэгт нь ахитгаар найз охиноо найрч дөнгөсөн байна. Анжалагийн ээж аав нь хоттоо том дарга байсанд мөнгөтэй айшин авах гэсэн үг юм. Ингээд Анжелагийн хүнд гарууд цуглаж архитаж харав. Арсен явахыг хүсээгүйч найзуудынхаа ятгалганд өвтөж зөвшөөрлөө. Төлөвлөжгүй энэ бүхнээс нь Арсен заашгаж явахаас өмнө Асаматтай ярилцав. Тэр найздаа ер нь атман гэд байгаа энэ бүтлгүй нөхдийн доор ахиж баймаргүй байна. Дараа нь тэдэн шиг босмооргүй байна гэлээ. Гэвч Асамат Арсеныг ойлгосонгүй. Түүний хувьд энэ бол цорганц зөв амьдралын зам гэсэн юм. Хөвгүүд мууталцаж Арсен охиныхоос явж жодогийнхоо бэлтгэгдэж ирэв. Гэвч бэлтгэлийн өмнө багш нь Арсены найз Алик өөрийн энэ цорсон мэдсэн эрдмээ гудамжинд ашиглаж өөрийгөө хамгаалах биш эрбэра үзүүлэх гэж хүмүүст гаргаад нөгөөдүүлсэн гэмтсэнд одоо шоронд орж байгаа гэх мэдээг дуусгалаа. Багш нь Аликийг шоронд байгаа танд хүмүүстэй харж хандаарай гэж захин. Харин үүнээс өөр юу ч түүний төсөв хийж чадахгүй гэв. Оройн Арсен Динаг гэгт нь хүргэж өгөхөд Рашид түүндээ уулзаар гарч ирлээ. Рашид хүүгийн бодол шийдвэрийг хүндэлж байгаа ч гэсэн авч үлдэхийг хүсэж байна гэж ятгаж гарав. Тэр Арсеныг Марлен гэх энэ хавийн хөгшин атмантай уулзуусмаар байна гэсэн нь магадгүй түүнийг хараад Арсены бодол өөрчлөгдөж гэмтэрэгтэн болохыг ч хүсэх юм биш үү гэж бодсон бож таарлаа. Арсен ямар ч хөгшин атмантай уулзмааргүй байна гэсэн ч Рашид ятгасаар авч явж дөнгөв. Марлен гэх цагаан гонжомтой атман түүнийг гайхшилсангүй. Тэр даах хүсэлтэд хэвээрээ байгаа хэлв. Удалгүй Рашид Марлен хоёр өөрсдийн бохир хэрэгүүдээ яхаар явах үед Луиза гэх эмэгтэй Арсентэй үлдэж хамт бүжиглсийн дараа гихтээ аваадсан юм. Маргааш нь сургууль дээр нь цагтаа ирж Асаматын хурган бүжиглийнхнээс нэг нь Анжелагинд архитаж байхдаа гэрийнхэн төсхүүрийн хивийг авч дараа нь гэртэнд хулгай орсон байна гэв. Цагдаа тэдэнд гэмт хэрэгтний хурууны хээ байгаа. Гэхдээ өөрсдөө өмнө хэлжүүлж дээргээд хүрээд ирлээ гэх утгагүй зүйл ярьлаа. Үнэхээр хээ байсан бол ингэж ирлээ юу залтай цагдаа. Гэвч хөвгүүд бүгд өөрсдөө гин буруугүй гэцгээж байв. Дина энэ хэргийн талаар сонсонгуудаа Арсенаас саналаа гэсэн юм.
Хэдийгээр цагдаа тэднийг огт сэжиглээгүй. Арсен тэр хоёр хамтдаа тэр өдөр ишт архитектаас явсан ч Дина ийм шийдвэр гаргажээ. Эндээс бас эрүүл ухаан хайгаад цагийн гарч байжгүй. Оройн Хабиб Арсентэй уулзаж төсвөрийн хэвийг Рашидын тушаалаар авсан гэдгээ хэллээ. Хабиб цагдаанаст нэгэнт түүний хурууныхээ байгаа бол Рашидыг барьж өгнө гэдэг шууд үхэлтэйгээ тулгарах сонгох тул өөрөө шорон цуудыг юм биш үү гэж найздаа хэлв. Тэр найзаасаа одоо яах вэ гэж тусламж асуухад Арсен өмнө нь бодох чи яасан юм? Найз охин минь хайцсан надад ч асуудал их байна гэд найзаа жилээ. Маргааш өглөө нь Хабиб цагдаа боосон Рашидтай асуудлаа нэг мөр шийдсэн нь амиа хорсон гэх мэдээг сонсцгоо. Хүүг ошуулсны дараа хүүгүүд сурснараа ууж гарлаа. Энэ үед Рашид тэдэн дээр ирж битээ олон тосоо юм яриад байгаараа гэж сануусахаар ирсэн байв. Арсен Рашидыг амаа тат гэд тэг нэг эсрэг нэг үцхээр болов. Хүү Рашидыг Хабибийн хөлд буруутай чиний атмаа энтер чин надад хамаагүй гэсэн бос Рашид гоёмсог инээмсэглэр инээж Арсеныг бозгож өгнө гэдэгтээ илтгэлтэй байгаа нь ихт байлаа. Рашид зогсоо зайгүй дайрсан ч Арсен атман Рашидыг нам зодов. Ингээд энэ явдлын дараа бүгд Арсеныг хүндэлж эхэлсэн юм. Гэвч ахыг нь зодчоход дүүг нь эргүүлэн авах гэсэн ч энэ нь бүтгүүцээр байв. Оройн Рашид Арсен дээр ирж дүүг нь харж хандаж байгаарэ гэд эр хүн шиг дар барьж найз үчиг салъя гэж аргагүй атман хүн шиг зан гаргаад өөрөө хотоос зүгтаах шаардлагатай болсон гэж ярьлаа. Үүнээс хэд хоногийн дараа Рашидыг алчсан гэх мэдээг Арсен сонсов. Түүн дээр өөчгсөн Дина ирж үүнийг хэлсэн юм. Рашидыг Марлен аасныг Арсен ойлгож түүнтэй тооцоо ботхоор болов. Арсен Азаматаас гар хийцэн бууг нь аваад Луиза дээр ирж Марлентэй уулзууж өгөөч гэж гуйлаа. Марлен хүүтэй уулзахаар ирэх үед Арсен илүү дутуу зүйл ярьшгүй шууд нүүрэнд нь буутаад яваад өг. Мэдээж Арсен ял авч 8 жилийн дараа суулжигдах үед соц систем задарч улсын дэсөөр улс болчихсон байлаа. Түүний найзууд бүгд нэг болж бизнесмэнүүд, нэг болж гэмтэрхтнүүд эсвэл айшааш нь бочгсон байхан тэр. Арсеныг шоронгоос хахад Азамат нөхдийн хамт тосгоор ирж Арсенд одоо ганцхан зам байсан нь түүний сурагч байхдаа сонгосон тэр зам байв.